бид үргэлжлүүлэн 5 толгойд үйлдвэрлэл технологийн паркийн зохицуулагч энх төвшнөөс 5 толгойн үйлдвэрлэл технологийн паркийн сэтгэлбэрийн талаар танилцуулга мэдээллийг хүргэж байна. За та бүхэнд өнөөдрийн мэнд хүргэе. За цугланд оролцож байгаа та бүхэндээ бас амжилт хүсье. За 5 толгой үйлдвэрлэл технологийн паркийн танилцуулгыг та бүхэндээ хүргэе. За Эрдэнэс Монгол компани охин компани болох Эрдэнэс үйлдвэрлэл технологийн паркийн компани бол байгуулагдаад энэ Дорногов аймгийн бүсийн чуулганд оролцож байна. За бүсийн чуулган дээр бид бүхэн 5 толгой үйлдвэрлэл технологийн паркийг танилцуулах төсөлтэй ирсэн байгаа. За үйлдвэрлэл технологийн парк байгуулах болсон шалтгааныг юм та бүхэндээ танилцуулъя. Үйлдвэрлэл технологийн паркийн тухай хууль бол 2022 оны 7 сарын 5-нд байгуулагдсан, батлагдсан. За ингэснээр 23 оны 7 сарын 5-нд засгийн газрын 257 дугаар тогтоолоор үйлдвэрлэл технологийн паркийн компанийг байгуулах засгийн газрын тогтоол батлагдсан. За тогтоол батлагдсантай холбогдуулан Эрдэнэс Монгол группээр үйлдвэрлэл технологийн парк байгуулах стратеги батлагдсан. Стратегийнхаа хүрээнд бол 6 бүсийн үйлдвэрлэл технологийн паркийг байгуулахаар төлөвлөд ингээд ажиллаж байгаа. За эндээс 5 толгой үйлдвэрлэл технологийн паркийг бол ажил дөрвөн үйлдвэрлэл технологийн парк байгуулахаар бид бүхэн төлөвлөгөөгөө гаргаад зурж ажиллаж байгаамаа. За үйлдвэрлэл технологийн парк байгуулах газруудыг 6 төсөл нэгжлэрээ тус бүрд нь төлөвлөд холбогдох аймгийн болон сумын орон нутагтай хамтарсан югаар газар төлөвлөлтийг хийлгээд засгийн газар тусгай хэрэгцээнд авахлахаар ажиллаж байна. За үйлдвэрлэл технологийн паркийг байгуулах үндсэн концепц нь бол бид нэр уул уурхай бүтээгдэхүүнийг олборлоо шууд экспортлж байгаа. За экспортоос олборлолтоос экспорт боловсруулалт руу гэсэн зорилгыг тавиад үйлдвэрлэлийг бий болох үүднээс бид нэр ажиллаж байгаамаа. За үйлдвэрлэл технологийн паркийг бас байгуулах гол үндсэн концепц нь бол хүний нөөцөө мэрэгжилтнээ бэлтгэх ёстой. За энэ дээр инженерийн мэрэгжилтэй сурагчдыг сонгон шалгаруулж сургах, за тэтгэлэг зарлах, за шинжилгээ ухаан технологийн сургууль болон Монгол Улсын их сургууль, за салбар сургуулиудтай хамтран инженерийг бэлтгэх энэ ажлыг бид нар бас хэрэгжүүлээд ажиллаж байна. За үйлдвэрлэл технологийн паркийг бол бас байгуулахад бас ямар хэлбэрээр байгуулах вэ гэдэг хөгжлийн төлөвлөгөө бас гаргаад энэ төлөвлөгөөнийхөө үндсэн дээр бас бид нэр концепцаа батлуулаад аж үйлдвэр эрдэс соёлын яам дээр одоо хянагдаад бас ингээд ажиллаж байгаамаа. За удирдлагын компани бол ямар чиг үүрэгтэй байх вэ, паркийг ямар хэмжээнд төлөвлөж ажиллах вэ гэдэг үндсэн чиглэлийнхаа дагуу үндсэн 4 үе шатын чиглэл гаргасан. Энэ хүрээндээ бол паркинг компани эхлээд төлөвлөлтийг хийж өгнө. Төлөвлөлт нь хийгээд гараад ирснийхаа дагуу хамтын ажиллагаа эхлүүлнэ. Энэ паркийн үндсэн зорилго нь бол хувийн хвшлийг дэмжиж, хувийн хвшлийн хөрөнгө оруулалтыг татах үндсэн зорилготой байгаа. За хөрөнгө оруулалт хийгээд ажиллах энэ нөхцөлийг бүрдүүлэхэд бол дэд үтс бүтээн байгуулалтын ажлыг бол төр хийж өгөх ёстой. За энэ дэд үтс бүтээн байгуулалтын ажлыг төр хийж өгснийхэн дараагаар бол үйлдвэрлэл явуулах энэ хамтын ажиллагаа өрнүүлэх, за хувийн хвшлийг бас орж ирж ажиллах энэ нөхцөлийг бүрдүүлж өгөх юм аа. За энэ үйл 4 үе шатыг хэрэгжүүлэхийн тулд бас ингээд дэмжих энэ платформуудыг бид нар бас ингээд боловсруулсан. 6 платформ байгаа. Хөрөнгө оруулалт санхүүгийн үйлчлэгээний платформ, тээвэр логистикийн платформ, ижбүрэн зөвлөгөөний платформ, хүний нөөцийн платформ гэсэн платформуудыг бид нэр ингээд хэрэгжүүлж ажиллаж байна. За энэ дээр бол бас маш их анхаарал хандуулж ажиллаж байгаа нэг хэлбэр нь бол хүний нөөцийг бэлдэх энэ асуудал дээр сая ярьсан асуудал дээр анхааралтай ажиллаж байгаа. За 5 толгой үйлдвэрлэл технологийн паркийн төслийн талаар бид та нарт тооч танилцуулъя. За 5 толгой үйлдвэрлэл технологийн парк нь бол өмнөний говийн бүсэд хэрэгжиж байгаа хамгийн томоохон төслүүд нэг байгаа юм. Асын хараа 2050 шин сэргээлтийн бодлого, хүнд үйлдвэрлэлийн бодлогын хүрээнд бол энэ 5 толгой үйлдвэрлэл технологийн паркийг бас байгуулахаар засгийн газраас шийдвэрлсэн байгаа. За паркийн хашаанд та одоо орж ирснээр ямар татврын дэмжлэг үзүүлэх вэ гэдгийг бас ингээд тодорхойлоод гаргасан байна. Хуулийнхаа хүрээнд үйл хөдлөлт хөрөнгийн албан татврыг эхний жилийн 5 жилд 100% чөлөөлнө. Дараагийн 5 жилд нь бол 50% чөлөөлнө. За газрын төлбөрөөс 10 жил 100% чөлөөлнө. Гаалын татвараас 4 жил чөлөөлнө. Нөөцийн татвараас 4 жил хойшлуулж татварыг хөнгөлт идэх юм боломж өргөсөн байгаа. За 5 толгой үйлдвэрлэл технологийн паркийн хувьд бол хамгийн анхдагч үйлдвэрийн нэг баяжуулах үйлдвэр бол ашиглалтанд орсон. За баяжуулах үйлдвэрийн хуулиас өмнө хэрэгжиж ашиглалтанд орсон байгаа. За баяжуулах үйлдвэр хэрвээ энэ хуулийн хүрээнд хөнгөлт идэлсэн бол одоо 157 тэрбум төгрөгийн одоо хөнгөлт идэх юм боломжтой байсан байна.
За 5-р үйлдвэр технологийн парк маань одоо эхний ээлжний 10 сая тонны баяжуулах үйлдвэр ашиглалтанд орсон байна. За эндээс 1-р үе шатанд аваад кокс эрчим хүчний үйлдвэр ашиглалтанд оруулахаар бид нэр тэзүүгээ хийгээд ингээд ажиллаж байна. Энэ дээр бол нэг 2 сая тонны металлургийн кокс үйлдвэрлээд 107 мегаваттын эрчим хүч үйлдвэрлэхээр ингээд төлөвлөсөн байгаа. За цаашдаа бол кокс химийн үйлдвэр болж өргөжөж хөгжиж явна. Кокс химийн үйлдвэр маань бас дагсан 10 төрлийн үйлдвэр бий болно. Нэг үйлдвэрийн бүтээгдэхүүн дараагийнхаа үйлдвэрийнхаа түүхийд болоод энэ гинжин хэлхээгээр ажиллах ийм 10 төрлийн үйлдвэрийг бид нэр бас ингээд хөгжүүлж ажиллахаар зорж байгаа. За үйлдвэр технологийн паркийг байгуулахад бас хуулийн хүрээндээ тусгай зөвшөөрлүүдийг авах хэрэгтэй. Энэ бичиг баримтын бүрдлийн ажлыг бол паркинг компаниудаа бүрдүүлээд энэ оны 3 дугаар улирал гэхэд бүрэн дуусгахаар ингээд зорж ажиллаж байна. За паркийн ерөнхий төлөлтийг бол одоо хийгээд бид нэр ажлын даалгавраа бэлдээд ажиллаж байна. За паркийн газрыг бол Өмнөговь аймгийн Цогццын сум 5 бүлэг ордынхад иргэд ингээд төлөвлөд ажиллаж байна. Цаашид бол 5 үйлдвэр технологийн парк маань кокс эрчим хүч, кокс хим, нүүрс хим гэсэн чиглэлүүдээр бид ингээд өргөжиж ажиллах юм концепцийг гаргасан. За кокс химийн үйлдвэр бол кокс үйлдвэрлэхээс гадна бензин, дизель биш үйлдвэрлэх олон төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж нэмийн үртэх шингэх юм боломжийг бүрдүүлэн ажиллана. За үйлдвэр технологийн парк байгуулагдсанаар одоо бүс нутагт бол нэг дотоодын нийт бүтээгдэхүүнийг 60% нэмэгдүүлэх нэг ажлын байрыг 2700-аар бий болгоно. За Монгол улсын хэмжээнд бас нэлээд нөлөөлөх хүч хэмжээний үйлдвэр технологийн парк бий болно. За улсын хэмжээний дотоодын нийт бүтээгдэхүүнийг 8%-аар нэмэгдүүлнэ. За экспортын нэмийн өртөгч гэсэн байдал нэг 15%-аар нэмэгдүүлэх юм төлөвлөгөөтэй байгаамаа. Ер нь нүүрсний төслүүдийг засгийн газар яагаад хэрэгжүүлэх гээд байгаа юм бэ гэвэл энэ бүгд найрамдах Хятад улс бол одоо маш томоохон нүүрсний коксч нүүрсний хэрэглэгч гангийн үйлдвэрлэлийн хэрэглэгч байгаа. За энэ дээр та бүхэн мэдж байна. Хятад улс бол одоо өнгөрсөн он гэхэд нэг 550 сая тонн нүүрс хэрэглэсэн байгаагаас Монгол улс нэг 83.4 сая тонн нүүрс экспортлсон байна. За эндээс бол Эрдэнэс 5 компани бол нэг 30 сая орчим тонн нүүрс экспортлж нийлүүлсэн байгаа. За эндээс гарч байгаа эрчим хүчний болон бусад нүүрсний эдийн засгийг нэмэгдүүлэх үүднээс үйлдвэр технологийн паркийг байгуулад эндээс нэмийн үртэх шингэсэн үйлдвэрийг ашигтай ажиллахын нөхцөлийг бүрдүүлэх үүднээс үйлдвэр технологийн паркийг байгуулсан нэмийн үртэх шингэсэн дараагийн бүтээгдэхүүнүүдэд үйлдвэрлэе гэсэн зорилгоор үйлдвэр технологийн паркийг байгуулж явж байгаа. За говийн бүсийн чуулган маань өнөөдөр болоо явж байна. Говийн бүс дээр бол Өмнөговь аймаг, Дорноговь аймаг, Дорнод аймаг энэ бүс нутаг дээр бол коксч нүүрсний маш их нөөцтэй, тусгай зөвшөөрөл нэлээд олгогдсон. За нөөцийнхөө хувьд ч нэлээд ариун нөөцтэй. Энэ дээр дахин боловсруулалт хийх үүднээс бид нар бас паркийг илүү өр өгөөжийг нэмэгдүүлэх үүднээс хэрэгжүүлэх гэсэн зорилгоор эндээс судалгаа хийгээд хэрэгжүүлээ явж байгаа. За эндээс бид нар бас нүүрсний олборлолт нэмэгдэж байгаа хэдий ч гэсэн бас экспортод гарахгүй нүүрсний хэмжээ бас нэлээд хөрвөгдөж байгаа учраас энийг дахин ашиглах үүднээс нүүрс химийн зохисторыг байгуулъя гэсэн зорилгыг бас тавьж ажиллаж байгаамаа. За бид нар бас нэг усны үйлдвэрлэл байгуулна гэдэг бол бас зүгээр шууд үйлдвэр бий болчихгүй. За дагсан үйлдвэрүүдийг байгуулахын тулд ус хэрэгтэй. Усны төслүүдийг бид нар бас ингээд хамтдах нь ажиллаж байгаа. Энэ дээр бас усны нэлээд томоохон төслүүд танилцуулж байна. Энэ төслүүд дээрээ ч гэсэн бид нар одоо хэрлэн тоон орхон төслүүд дээрээ бас нэлээд анхаарал хандуулж ажиллаж байгаа. За бас цагаан цавын усны төслийг хөгжиж байгаа. Цагаан цавын усны төсөл маань хамгийн хурдан хугацаанд хэрэгжих боломжтой усны төсөл харагдаж байгаа. Энэ үйлдвэрүүд очоод бүс нутгийн ахуйн хэрэглээний ус нэмэгдснээр үйлдвэр явуулах, саарл ус ашиглах энэ нөхцөл байдлаас нэмэгдээд ажиллах боломж бүрднэ. За та бүхэнд анхаарал хандуулсанд баярлалаа.